За одоо тэгвэл бүгдээрээ одоо миний хийдэг тэр зүйл, миний одоо хийсэн тэр зүйл эсвэл одоо миний үзсэн кино гэдэг ч юм уу. Миний иддэг хоол гэдэг тиймэрхүү үгнүүдийг хэлж суръя. За жишээ нь өчигдөр миний үзсэн кино айгүй сонирхолтой байсан гэж хэлээ л да. Тэгэх юм бол тэр кино гэдэг үгээ эхлээд бичээд the movie гингүүдээ миний үзсэн кино гэж хэлэх чаа учраас the movie гингүүдээ би үзсэн гэж хэлждэг. The movie I watch өнгөрсөн цаг чинь watched yesterday. Тэгээ их юм бол өчигдөр үзсэн гингүүдээ энэ кино. Тэгэхээр кино миний өчигдөр үзсэн кино гэдэг үг болж байгаа. Тэнгүүдээ амар сонирхолтой байсан гэдэг юм бол болж өнгөрсөн юм чинь was гингүүдээ was interesting гэж сонирхолтой байсан гэж хэлчихнэ. За тэгэл одоо миний өдөр болгон очдог кофе шоп гэж хэлээ л да. Тэгэх юм бол the coffee shop гингүүдээ яадаг кофе шоп юм бэ гэхээр I go би явдаг буюу очдог. I go every day гэх юм бол coffee shop би өдөр болгон явдаг буюу өдөр болгон очдог кофе шоп гэсэн ийм үг байна. За тэгэл одоо орой идэх хоол гэж хэлээ л да. Тэгэх юм бол эхлээд хоол гэдэг хэлээл food гингүүдээ food ирээдүйн цаг юм чинь I will eat tonight. Tonight гэхээр өнөө орой гэж байна. Тэгэхээр хоол би идэх өнөө орой гэхээр миний өнөө орой идэх хоол гэсэн үг байна.